За сайн байцгаана уу эрхэм үндэт үзэгчдээ. Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрөө ая тогтой сайхан өнгөрөөж гэнэ үү? За Чимбахтаас амралтын өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Чам ч гэсэн амралтын өдрийн мэнд хүргэе. Их баяр ихтэй 7 хоног өнгөрлөөс цагаан сар боллоо. Мартин 8 боллоо. Мартин 8-аар ах маа намайг баярлуулад сайхан жигхэн шарж гисэн байгаа. Манай нэвтрүүлэгт хамтран ажилладаг Вэжний хаусынхаа бас тосгүй шарагчаар цэлмэгтэй бол чикен шарж өгсөн. Амтайсан мэт нэ. Амтайсан. За тэгэхээр би одоо бас цэргийн баяр болох гэж байгаа болохоор Чимбахта хамтран ажиллагч байгууллагад гарын бэлгээс өгнөө. Свис Монголиагаасаа одоо нэмэлт бүтээгдэхүүнүүд байсан. Тийм үү. Манай Свис Монголич одоо 12 нэр төрлийн те ерхэд гоо сайхны бүтээгдэхүүн нэмэлт бүтээгдэхүүнүүд энэ дэр оруулж ирдэг штэ. Би ер нь тэр уураг энэ дэр ер нь жоохон тийм амин дэмүүд авмаар байна шүү. Танд бас те одоо ингээд медистерик бьюри клиник дээр очиод те арьс марсандаа анхаарах. Тийм гифт карт үгүй. Бас уу за баярлалаа. Тийм байлгүй дээ. Энэ олон 7 хоног хамтрагч байгууллагуудаа бас сурталчлан хамтран ажилласных бас бэлэгтэй болж л байгаа юм байна. За тэгээд сайхан гарын бэлгүүдэр болуулхан дээ. Даанч тэр үед нөө манайх чинь бичлэггүй. Гэхдээ би танд тусгаарлан өгнө заяа. За камерны араар өгөх юм байна шүү дээ. За баярлалаа. За ингээд үргэлжлүүлээд сэтгүүлч Харлогийн бэлтгэсэн Weekend News-ийг хүлээвч үзье. Сайн бацхан үзэгчдээ Weekend News эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр би та бүхэндээ сонирхолтой содон мэдээллүүдийг бэлтгэсэн байгаа. За эхний мэдээлэл Италийн Верона хотод 100 будал даамын Вероногийн цомын төлөөх тэмцээн өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн байгаа. За энэхүү тэмцээнд одоо эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Мишель Мэн төрүүлсэн. Тэрээр одоо дэлхийн аварга Виктория Матичког одоо буулган авснараа үнэхээр гайхалтай амжилтыг бий болгосон байгаа. За энэхүү тэмцээнд одоо 29 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа юм байна. За энэ тэмцээнд одоо 9 орны даалгаруу тамирчин оролцсноос манай Монгол улсын тамирчин Мишель Мэний хүү гайхалтай амжилтыг гаргасан байна. За Мишелийн хувьд одоо 2016 он Турк улсад болсон одоо өсвөрийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний одоо Блиц төрөлд одоо хүрэл медаль хүртэж ирсэн юм байна. Харин 2018 онд Беларуст болсон одоо өсвөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс одоо мөнгөн медаль хүртэж ирсэн юм байна. За энэхүү эх орноо төлөвлөж амжилттай оролцсон Мишельдээ баяр хүргэе. За цаашдынх нь тэмцээн уралдаанд нь бүгдэнд нь амжилт хүсье. Амжилт. Японы Тожигийн можийн одоо 108 настай эмэгтэй Гиннесийн номонд бичигдсэн байна. За яагаад Гиннесийн номонд бичигдсэн бэ гэвэл одоо хамгийн өндөр настай эмэгтэй гэдэг эмэгтэй өсчин гэдгээр одоо Гиннесийн номонд бичигдсэн байна. За энэхүү Гиннесийн номонд бичигдсэн 108 настай эмэгтэй хин бэ гэвэл Шизуки байгаа. За Шизуки маань одоо 1916 онд Нагакава хотод одоо төрж өссөн. За энэхүү төрж өснөхийн дараа одоо энэ хоттоо одоо өсчний газар ажиллаж эхэлснээр одоо өсчнийхэн гараа энэхүү ихсэн байгаа. Үүний дараа Японы Токио хотод нөхөртөөгөө хамт салаа нээж ажилласан байгаа. За харин харамсалтай нь одоо дэлхийн 2 дугаар дайнд нөхөр нь татагдаж одоо харамсалтайгаар амнасаа алдсан байгаа. За мөн үүнтэй зэрэгцэн одоо салаанаа хүртэл алдсан байдаг байгаа Шизуки. Гэвч Шизуки минь одоо шантарлаггүйгээр Нагакава хотод буцаж ирж одоо өсчний газараа дахин нээж ажилласан байдаг байгаа. За тэрээр хэлэхдээ үйлчлүүлэгч байгаа цагт үргэлжлүүлэн би өсөө зассаар байх болно гэж хэлсэн байдаг. Гиннесийн номонд 2018 онд одоо 107 настай Америкийн эрэгтэй өсчин одоо хамгийн өндөр настай эрэгтэй өсчинээр бичигдэж байсан бол тус номонд одоо хамгийн өндөр настай эрэгтэй өсчин хамгийн өндөр настай эмэгтэй өсчин гэсэн хоёр ангиллыг одоо гаргаж ирснээр Шизуки маань 2025 онд одоо хамгийн өндөр настай эмэгтэй өсчингээр шалгарсан байна. Дараагийн мэдээ бүгд найрамдах Хятад ард улсын одоо Жанжако хотод олон улсын нээлттэй сноубордын тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд манай орны тамирчид одоо 2 насны ангилалд оролцож 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль одоо нийтдээ 6 медаль хүртсэн байна. За Монголын минь баг тамирчид одоо эхний өдрөө зэрэгцээ слалом төрөлд 2 мөнгө, 2 хүрэл медаль авсан бол тэмцээний сүүлийн өдөр өсвөрийн одоо охтын жант слалом төрөлд одоо 14 настай 9 охин маань төрүүлж алтан медаль авсан байгаа. Харин түүний багш болох зоригт одоо насан туршидтын юм уу энэ ангилалд нь одоо алтан медаль авч энэхүү багшаа 2 хос алтан медаль авсан байна. За эх орноо төлөөж нийт оролцсон баг тамирчидтай бүгдэнд нь баяр хүргэе. Оскарын шагналд Бонжухагийн найруулсан Мики 17 их кино нь одоо өнгөрсөн 7 хоногт Хойд Америкийн касын орлогоороо тэргүүлж 19.1 сая $10 орлого олсон байна. Английн жүжигчин Роберт Пэттисийн бүтээсэн Микигийн дур нь одоо сансрын
одоо аюултай нислэгүүдэд сайн дураараа оролцдог. За түүнийг одоо амиа алдсан тохиолдолд дахин хувилж одоо сансарлуу илгээдэг дүр юм байна. Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун-хогийн найруулсан Шимэж кино нь Оскарын наадмаас одоо шилдэг кино шагналыг хүртэж байсан бол түүний үзэгчд нь одоо үүнээс хойш ямар кино гаргаж ирэх бол гэж маш их хүлээсний эцэст одоо Мики 17 киногоороо эргээрсэн байна. За энэхүү Викинестэй хамтээс үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American брэнд. Weekend Vibe амралтын хөтөлбөр хамтаа үзэж та бүхэндээ баярлалаа. Та бас сэтгүүл хорлогийнхаа бэлтгэсэн мэдээллүүдийг хүлээж авлаа тий. Тэгээ одоо бас зочинтойгоо бид бүхэн бас уулзах чинь. Өнөөдрийн зочин бас ямар хүн байгаа вэ? Өнөөдрийн зочин маань Шинэ Монгол ахлах сургуулийн 12 дугаар ангийн охин байгаа. Тэгээ тэр охин маань Бэйли хөдөлж авсан гээд айгүй хөөрхөн Япон үлгэрийн номыг монгол хэлээр орчуулсан охин байгаа. Тэгээд зураач болон монгол хэлний редактороор ажилласан бага ангийнх нь багш долгор цэцэг нартай хамт урьсан байгаа. Урьсан ба. За тэгвэл үзэгчдээ бүгдээ хамтдаа өнөөдрийн зочноо хүлээж авцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Эртээ урдын цагт Бэйли худалдаж авсан номын одоо орчуулагч Анар болон за тэгээд энэ хүн номын бас зураачаар ажилласан Төрөмөг за тэгээд Монгол хэлний бас редактор долгор цэцэг нар маань манай студид айлтан ирсэн байдаг юм аа. За та гуравтаа энэ өдрийн мэндийг хүргэе, ямартай өдрийн мэнд хүргэе. Бас энэ шинхэн тийм гоё номоо үлгээд авсан та гуравтаа бас халуун баяр хүргэе. Баярлалаа. За Анарын хувьд одоо яагаад одоо энэ гоё тийм Бэйли худалдаж авсан гэдэг энэ Япон хэлнээс энэ номыг юу орчуулах болсон бэ? За би 10 дугаар ангид төгссөн 100 сургуулиасаа шалгараад Япон руу сурч цэлцээр явж исэн. Тэгээ Японы Шизоку мужийн Хамамацу хотод Хамамацу Кайсекон гэдэг сургуульд богино хугацаар сурч исэн. Тэгээ тэнд очиод Японы Япон айлд амжаад тэгээд айлынхаа охинтой хамт номын дэлгүүр ороод тэгээд яг өөрийнхөө яг уншаад ойлгож ирсэн номнууд хэд хэдэн номнуудыг энд авчирсан. Тэгээд энд ирээд би энэ номыг ингээд уншаад ойлгож байгаа юм чи яагаад орчуулж болохгүй гэж гисэн санаа төрөж тэгээд орчуулахаар шийдсэн. Тэгээ анх бас ер нь энэ номыг орчуулъя гэж багштайгаа бас их зөвлөсөн юм билээ шүү дээ. Багштайгаа ер нь та хоёр аяга дотно. Тийм, долгор цэцэг шиг манай баг ингийн багш тэгээд ер нь одоо өөрчлөлт тийм дотно байдгаа тэгээд би анх яг энэ номыг орчуулъя гэдэг яг санаагаа хамгийн түрүүнд ээжтэй тэгээд баг ингийн багш хэлжсэн. Тэгээд баг ингийн маань багш одоо манай сургуулийн захирал багш одоо боловсролын сайд Наранбаяр багштай уулзахыг зөвлөөд бид нар бүгдээрээ уулзчихсан. Тэгээд тэр үед Наранбаяр багш болохоор багш нь одоо жоохон завгүй байгаа. Тэгээд одоо төрийн шагналт ардын уран зохиолч Дашторви охин Итгэл Марл паблишингийн захирал марлагчтай уулзсан чи яг миний орчуулах гэж авчирсан Японоос авчирсан ном нь ингээд зохиогчийн эрхийн асуудал нэг хэцүү ахуйд хэцүү байсан. Тэгээд надад тэгээд яг зохиогчийн эрх нь дууссан орчуулахад энэ номыг орчуулсан зүгээрээ гэдэг надад энэ номыг санал болгож ирсэн. Тэгээ орчуулах шийдсэн. Тэгээд одоо миний энэ орчуулсан Бэйли худалдаж авсан гэдэг номын зохиолч нь Нангичи Ними гэдэг одоо Японд Ханс Андерсон гэж нэрлэгддэг тийм алдартай зохиолч. Тэгээд яг 30 нас наслсан мөртлөө маш олон алдартай үлгэрүүдийг зохиож үлдээж исэн. Тэгээд энэ болохоор яг хоёр дахь одоо тийм алдартай үлгэр нь тэр орчуулсан. Багш. Тэгээд яг энэ номыг бас орчуулахад яг санал болгосон марлагчтайс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо чиний хувьд яг энэ одоо Япон хэлнээс монгол хэл рүү одоо хөрвүүлэх ер нь жоохон бэрхшээлтэй байгаа шүү дээ. Тэр бэрхшээлийг яаж даван туулсан бэ? Ер нь яг анх орчуулахад ер нь мэдгүй ханцнуудаас эхлээд ер нь жоохон бэрхшээлтэй байсан. Тэгээд тэрнээс гадна яг өөрөө яг үлгэрийнхаа утгыг ойлгоод байгаа мөртлөө монгол хэл рүүгээ яг зөв оновчтой орчуулад бас ер нь бэрхшээлтэй байсан. Тэгээд тийм болохоор би утгын чимэг гээд богино одоо тийм өгүүлгийн номыг бас одоо манай номын редактор, уран зохиолын редактор Золоо Ярахынхаа тийм богино өгүүлбэрүүдийг уншижсэн. Тэгээд тэрийг уншсны ачаараас арай тийм зөв найруулгатай болоход нөлөөсөн гэж бодож байна. Багшийн хувьд болохоор одоо ингээл шавинтай одоо ингээл бага ангид ингээл зөв ерөнхий эрдэмүүдтэй ерөнхий боловсролчдод заажсан шавин ингээд гойтой ингээд ном орчуулах гэдэг ингээд ертөнцийг харах цонх номоос бол бид нэр одоо маш их мэдээллийг авдаг. Тэгэхээр энэ гоё зүйлийг хийх гээд ирэхэд нь бас тэр анх одоо тэр авч ирсэн мэдрэмж ямар байсан бэ?
Мэдээж маш их бахархаж хүлээж авсан. Тэгээд нөгөө бага ангид нь л хамтдаа ажиллаж исэн бол ингээд өсөж торноод тэгээд бусдад хэрэгтэй юм хийж байгаа гэдгээр нь маш их бахархаж гой хүлээж авсан. Тэгээд аль болох чанартай байгаасаа гэдэг үүднээс одоо Японы талаас нь зураг талаас нь аль болох Монголынхоо хамгийн шилдэгүүдийг санал болгох гэж ингэж хамтарч хичээсэн. Тэгээ мэдээж 1-5 дугаар ангийн балчирхан байсан хүүхэд маань ингээд бүхэл бүтэн ном орчуулад дүүнертаа ингээд хэрэгтэй нийгэмд хэрэгтэй бусдад хэрэгтэй оюун санааны хувьд хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор маш их бахархаж хичээж хамтарч ажилласан. Баяртай байгаа. Тэгээд зурагт ном бол одоо тэгэл орчуулагдаад энэ зургуудыг бол одоо төр мөрч зураач бүгдийг нь одоо өөрөө та санаагаар зурсан уу? Өөр нөгөө Япон хэлэн дээр болохоор энэ зурагтай гэдэг юм болов уу юм? Япон хэл дээр бол яг тийм богино хоол үлгэрсэн. Тэгээд ерөөсөө зургийн яг янз янзын зурагтай байдаг Японд ном нь болохоор тэгээд тийм би бол яг зураггүйгээр тэгээд зүгээр текстэн гэж орчуулсан. Зураачийн хувьд юу нэгээд тэгээд номон дээр одоо энэ зурган дээр ажиллаж ирнэ яаж ажилтаа? За тэгэхээр зэрэг өөрөөгөө зурагт ном гэдэг бол айгүй өргөн хүрээний юм том салбар. Ингээд мэдээж ингээд зураг бол өөрөө нэг талаасаа энэ текстийн үүргийг гүйцэтгэдэг зурагт номын зураг. Бүр ингээ бага насны 3-4 настай хүүхэд текстийг уншиж чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг зургийг хараад одоо дуусах хүртэл тэр агуулгыг тодорхой хэмжээгээр мэдэрч авах тэр түүх, тэр одоо агуулгыг илэрхийлэхэд одоо хамгийн том дэм болох ёстой зүйл нь бол зураг байдаг. Тэгэхээр зэрэг анх одоо анар маань одоо бас ингээ яриад бид нар ч бас энэ номыг бас бүтээх гэж бас нэлээд бас хугацаа зарцуулсан. Бараг 5-6 сарын хугацаа зарцуулж одоо энэ хөө зураг маань бол жишээл зөвхөн зураг дээрээ бүтсэн. Тэгэхээр зэрэг энэ бол асар их тийм хөдөлмөр байдаг. Тэгээ бас яг энэ ярианы дэлгэмд одоо бас баяр хүргэе. Тэгээд мэдээж орчуулга болол да асар их удаан хугацааг зарцуулсан байгаа. Жишээлбэл хүүхдийн зурагт номын хувьд хүүхдийн хэл найруулгын хувьд үг гэдэг айгүй чухал. Өнөөдөр үргэлжилсэн үг гэдэг төрлөөс их өөр. Үргэлжилсэн үг бол тухайн агуулгыг олон үгээр, олон үйл явдлаар илэрхийлдэг бол зурагт ном бол маш товчхон, оновчтой, хэлэх ёстой, богино хугацаанд хэлэх ёстой. Энэ зурагт ном 15 минутанд хүүхэд уншаад, эцэгтэйгээ уншаад ярилцах бол тэр 15 магадгүй одоо 15 жил, 15 сар шиг ийм урт түүхийг өгүүлэх учраас нэг үг болгоно илүү үнцэнтэй буудаг. Тэгээд тийм сайн текст түрээд ирэхэд бас муу зураг байж болдгоо учраас зурагт ном өөрөө бас аюу тийм сайн байх хэрэгтэй. Мэдээж нэг дөнгөж төрсөн хорвоодол хийтэй танилцж амжаагүй хүүхдэд тэр хорвоодлыг танилцуулах бол ийм том босго дээр бол маш сайн зурагт ном болох хэрэгтэй гэж одоо боддог. Бид хэдий хамтарсан энэ ном бас одоо хүүхдүүдэд нэлээд тийм гоё ертөнцийг нэг ном болсон байхаа гэж одоо бас найдаж байгаа. Таны хувьд одоо жангар хүүхдийн номын редакцт бас зураачаар ажилладаг шүү дээ. Олон номууд дээр ер нь ажиллаж ирсэн. Юуны хувьд болохоор ер нь ингээд яг хүүхдийн номын зураач ер нь яагаад болсон? Ерхий уг мэрэгжил нь болохоор ер нь зураач юу? Яг хүүхдийн номын зураач гэж ер нь тустай мэрэгжил ч юм уу тийм талруу байд юм. Тэгээ Монголд байхгүй зүгээр ерөнхийдөө дэлхийн улс орнууд бол хүүхдийн номд асар их анхаардаг. Тэгээ зохиолч, редактор, зураач, тэр ихтгэл дизайнерыг хүртэл одоо тийм бодлоготойгоор бэлдэж ийм ихтэй сургуулиуд байдаг. Тэгээ Монголд бол одоо ерөнхийдөө бидний үсэл уламжлалт үлрийг ярьдаг л гэдгээс биш унших, ойлгох, үзэх тэр гоо сайхныг мэдрэх гэдэг юм бол бага учраас ерөнхийдөө ийм мэрэгжлийн ангиуд байхгүй. Би сүүлийн 10 гаруй жил бас яг энэ төрөл дээр ажиллаад. Тэг яг одоо мэрэгжлийн бус туршлага дээр л одоо гадна дотны багш нар тийшээ явж үзэх харах энэ маягаар л ингээ Монголын хүүхдийн номын салбарт ажиллаж байгаа. Андрын хувьд одоо Монголд утгын чимэгч гэдэг юм уу тий маш олон гэж зохиол юм уншиж энэ номыг бас бүтээх туссан гэж ааш тий. Тэгвэл одоо яг Монгол үлгэр, Япон үлгэр хоёр хэр амар ялгаатай байсан бэ? Монгол үлгэр, за Япон үлгэр болохоор ингээд одоо яг өгж байгаа санаа нь ингээд том хүмүүсийн ч гэсэн анзаардаггүй тийм мэдхгүй тийм санаандыг айгүй ихээр ингээд нэг үлгэртэй багтааж өгсөн шиг санагддаг. Тэгэд Монгол үлгэрийн хувьд гэх юм бол одоо дандаа одоо эртээр үед болсон явдлаа ч юм уу тийм болсон явдлаас идэвсэн тийм үлгэрүүд байсан. Миний хувьд л анзаарах. Одоо энэ номыг тий одоо их богинохон байсан гэд тэгсэн шүү дээ. Тий Япон хэл дээр бол яг хэдэн удаатай номыг яг хэрэг хугацаанд орчуулав? Хэдэн удаас болгов?
За үлгэрийн хувьд бол ер нь богинохон үлгэрээсэн. Тэгээд яг 11-р ангийнхаа 100-ны туршид л ер нь энэ үлгэрийг орчуулсан. 3 сар орчим гэсэн үг. Тийм. Ер нь бол 3 сар. Анар ер нь хэр их үлгэр сонсдог байсан бэ багтаа? Ээж аав нь ер нь их ярьж өгдөг байсан уу? Ер нь 3 төр цэцэрлэгт явдаг байхад л ер нь аав ээж хоёр яг унтахын өмнө үлгэр уншиж өгдөг байсан. Тэгээ тэр нь бас нөлөөлсөн байх нь шүү дээ. Манай дөрвийн үед одоо яг одоо ингэ санаанд нь орж байгаа гоё одоо хүүхэд насны дурсамж яг энэ үлгэр юу бэ? Багшийн хувьд. За би болохоор зөвөр ингэж л бодож илээ сая Япон үлгэр Монгол үлгэрийн ялгаа гэд бодохоор ер нь манай Монгол үлгэр зохиолууд дандаа ингээ асуудлыг нь бүр заавал шийдэж өгч төгсөгдөг. Бүр заавал шийдээд ихэвчлэн гадаад тэгээд энэ Япон үлгэрүүдийг анзаархаар нэг бага насны хүүхдэд тохирсон тэр яс суртахууны боловсрал одоо хүнийг хайрлах хүндлэхээс ахуулаад тэрийг ингээд далд санаагаар гаргасан хэрнээ асуудлыг нь заавал төгсөхгүйгээр шийдэхгүйгээр яг уншигчдад өөрийнх нь л одоо бодлоор цаашаа яах болоо аль нь дээр юм болоо гэдэг тийм бодлыг үлдээж төгсөгдөг юм шиг одоо аюу санагдаад байдаг байхгүй. Манайх болохоор эсэргээрээ бүгдийг яг шийдээ төгсгөөд жаргаагаад төгсгчөөд байгаа нэг юм тал ажиглагдаад байх шиг байдаг. Тэгээд ч одоо өнгөрсөн 200-300 жилийн өмнө ах トゥ гримүүд те Европын хуучин үлгэрүүдийг шинжилж найруулж одоо үлдээснээр өнөөдөр Walt Disney гэдэг ч юм уу одоо олон кино компаниуд шинэ контентууд хийгээд байгаа. Яг түн шиг Монгол үлгэр бол бас тийм боломжтой, шинжлэхдэх боломжтой. Гэтэ бид нэр айгүй олон зүйл дээр бахархал, ёс заншил гэдэг зүйл дээрээс их ярьдаг учраас айгүй тийм хаалтууд их хийдэг. Эвдэж амжилж болохгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр зэрэг бол ингээ хөгжих хэвээр. Япон энэ үлгэрийн хувьд бол шинэ зохиогчтой. Гэхдээ тэнд шингэж байгаа Япон хэлний тэр одоо яруу тансаг нь байд юм уу тэр философи нь шингэсэн байгаа шүү дээ. Энд дээр бол жишээлбэл одоо Бэйли худалдаж авч байгаа тэр амьтныг хайрлах тэр нэмжин сэтгэл тэр ёс зүй тэр нийгмийн хоорондын харилцаа бүгд одоо ингээ шингээстэй. Тэгэхээр мэдээж хүүхд уншаад тэр соёлыг хайрлах, амьтдыг хайрлах тэр хэрэглээгээ ойлгох бүл зүйлүүд одоо энэ үлгэрт ингээ өргөн үрээндээ ингээ шингэсэн байгаа надад бол зурж явах явцад одоо санагдчихсан. Ер нь сүүлийн үед одоо энэ зурагт номнууд ер нь хэрэг гарч байгаа бай. Та ер нь хэрэг номн дээр ажиллаж байна. Ном дээр ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр чинь ингээд нийгэм бол ингээд айгүй их завгүй дэлхийн хаанч тийм ээ. Ерөнхийдөө ингээд сая ингээд ковидоос хойш бол зурагт номын хэрэглээ бол дэлхийд дахинд монголчууд ч гэсэн илт нэмэгдсэн. Хүүхдтэй ном уншуулах соёл бол одоо тэрийг соёл гэхээс илүү хэрэглээ гэж боддог. Хүүхд яг энэ дэлхийд дахны гоо зүй сайхан философиг уншиж ойлгох хэрэгтэй гэдэг үүднээс бол эцэгчүүд айгүй их яаж байгаа. Зурагт ном хийж байгаа. Тэрийг дагаад одоо олон юм зурагт номууд шинээр төрөх болсон. Багшийн хувьд бол анхны одоо их хэл дээр редактораар ажилласан ном нь болж тарж байна уу? Энэ редакторын хувьд бол бараг нэг 11 дэх бүтээл орчуулгын бүтээлийнхээ хувьд анхны бүтээл. Ер нь нөгөө бага ангийн багш болоод тэр их хэлнийхээ зөв бичих зүй гэдэг ч юм уу энэ тал дээр өөрийн хувьдаа жоохон эрхмэлж явдаг учраас ер нь альва эмиг редакторлах дуртай жоохон хоббитой гэхүү. Тэгээд янз бүрийн бүтээлүүд дээр ажиллаж исэн. Тэгээд шавийнхаа бүтээл тэгээд дээрэс нь орчуулгын хувьд бол анхных гэдгээрээ маш онцлогтой. Тэгээд дээрэс нь бага насны хүүхдүүдэд түлхүү зориулагдсан. Гэхдээ яг бүх насны хүн уншиж одоо ухаарахад бүх төрлийн л гоё одоо агуулгатай. Гэхдээ яг хүүхдэд зориулна ихэвчлэн бага ангийн бага насны хүүхдүүд уншина гэдгээрээ бас их бодолцож. За тэгээд дээрэс нь одоо орчуулагчийнхаа өөрийн санаа бодол үг хэлийг аль болох бас хүндэхгүйгээр яавал одоо илүү гоё болох вэ гэдэг тал дээр ажилласан анхны бүтээл. Таны хувьд болохоор шинэ Монгол сургуультай ер нь бага ангийн багш гэдэг. Шинэ Монгол сургуульд бага ангийн багшаар одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь 21 дугаар сургуульд 5 жил ажилласан. Тэгээд яг бага ангийн багшаа хийгээд 17 дахь жилдээ явж байгаа. Одоо ном худалдаалагдаад эхэлсэн байгаа юу? Хаагур худалдаалагдаж байгаа юу? Утгагүй ер нь номын дэлгэрүүд дээр худалдаалагдаж эхэлнэ. Тэгээд бас утгагүй номын нээлттэй хийхээр төлөвлөсөн байна.
номын нээлттэй хийгээг багт нь бид бүхэн бас шинэхэн номыг үзэхдээ бас хэлцүүлж байгаа юм байна шүү. Яг энэ номноос тий чамд ингээд яг орчуулж яхад тий одоо махчилж орчуулах гэдэг чинь жоох хэцүү шүү дээ. Яг монгол хэлч өөр айгүй тийм яруу тансаг хэл байгаад идэг. Тэгээ тэрийг одоо яг Япон хэлнээс монгол руу орчуулж яхад ингээд хамгийн сэтгэлд чи одоо үлдсэн байгаа тийм өгүүлбэр ч юм уу байна уу? За өгүүлбэр гэс ер нь л яг зөв яг өөрийнхөө яг энэ номноос яг ойлгосон тийм гол хүмүүстийг юу ойлгох гэдэг юм бэ гэдэг гурван санааг. Тийм гол мессежийг хэлэх юм бол энэ л хамгийн ихэнд яг хийн хайр гэдгийг бол энэ номд бас энэ нэглэрт ингээд л бас маш тодор ингээд харуулж өгсөн. Хоёрдугаарт яг хүн хүндээ итгэдэг байх хэвээр хүний итгэлийг ч гэсэн даадаг байх хэрэгтэй ингээд бүх хүмүүс ингээд муу хүн байдаггүй гэдгийг бас хүн гэдэг амтан ингээд үнэхээр бас хүний итгэлийг даадаг хүн байдаг гэдгийг бас харуулсан. Тэгээ гуурт гэх юм бол ингээд хүүхдүүд бас ингээд амттын үр зулцах ч гэсэндээ ингээд багаасаа бие дааж ингээд ямар нэгэн зүйл одоо багаасаа ер нь бие дааж ах хэрэгтэй гэдгийг бас энэ номд аягүй дотор харуулсан. Манай Андрын хувьд нөгөө нэг Японы одоо элчинсэд болох хүсэлтэй гэдэг нэг ярилцлага өгсөн байсан. Тэг яагаад заавал Япон улс вэ? Япон улс яг чиний хувьд яг юугаараа одоо чамд тийм үлдсэн байна? 10 дугаар төвнөр сурталцаар явжсэн. Тэгээд тэр үедээ ингээд Японд амжаад яг Японыг ингээд өөрөө биеэр мэдрэхэд ингээд Японы орчин нөхцөл яг хүмүүсийн харилцаа яг нийгэм нь ингээд дандаа бүх хүмүүст ингээд яг хүмүүстэй ингээд зориулагдсан байдаг. Маш аюулгүй ер нь бүхэл нийгмээр ингээд ерөөсөө дандаа хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг. Тэгээд энэ ч утгаараа би ингээд их сургуулаа Японд сурахаар ингээд төлөвлөсөн байгаа. Тэгээд Японд бакалавр болон магистртаа сурсны дараа Японы элчин сайд болохыг бас мөрөөддгөө. Тэгээд цаашлаад бас нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга болох гэсэн мөрөөдөлтэй. Тэгээд элчин сайд гэдэг дипломач гэдэг хүнд бол бас орчуулга хийх гэдэг нь зөвхөн нэг байх энгийн нэг чадвар. Тийм учраас бас энэ мэрэгчлээ бас өөрийгөө бэлтгэж бас энэ номыг орчуулсан. Наа тийм хүмүүнлэгийн тийм ажил хийх нэ штэ тий. Гоё алсын төлөвлөгөөтэй. Ч байгаа юм байна. Одоо ер нь ойрын хугацаанд орчуулах ч юм уу бодож байгаа ном энэ төр байна уу? За одоо 12 дугаар анги тэгээд сургуулаа төгсөж байгаа болохоор ер нь ээжтэй бэлдээд тийм шалгалтуудаа бэлдээд ер нь бол орчуулъя гэсэн бодлого. Гэхдээ их сургуультай сурснаа дараа ч юм уу сурж явах явцдаа бас дараагийнхаа номнуудыг орчуулна гэсэн бас бодолтой байна. За дандаа одоо үлгэрийн ном орчуулах уу эсвэл бүр цаашлаад өөр том номууд дээр ажиллахыг хүсэж байгаа юу? Үлгэрийн номоор зогсохгүй ер нь цаашлаад бас өөр төрлийн бас Японы тийм том номуудыг орчуулах гэсэн бодол. Японч хүмүүс нөгөө нэг тийм зурагт номоор комик тийм номоороос ахаад тийм манга юугаар алдартай шүү дээ. Тийм номноос сонирхож байна байдаг шүү дээ. Жишээлбэл Камишибай гэдэг одоо бас айгүй гоё төрөл байдаг Японы. Одоо ингээд дэлхийн бас боловсролын олон одоо боловсролын хөтөлбөрүүд дээр тэр Камишибайг хэрэгэлдэг тийм жишээнүүд би зурагт ном нь одоо бол бүр маш алдартай Японы. Сүүлд одоо эцэг эхчүүд маань тэ хэр ерөнхийдөө ингээд таны бодлоор ингээд хүүхдүүдэд зурагт ном болон энэ үлгэрийн ном авч өгч тэгээд ер нь уншиж өгч байгаа юм шиг санагдаж байна. Эцэг эхчүүд гэхээс илүү эцэг эхчүүд маань өөрсдөө зурагт ном дуртай болсон. Чи ингээл завгүй ингээд ороод тараал очиод нэг 15 минут нэг зурагт ном хүүхдэд уншиж өгөөд өөрөө тэр зурагт номноос айгүй тийм гоё таашаалыг, стрессээ тайлахыг битэрч байгаа. Тэр итгээл одоо хөшчүүд хүртэл одоо ингээд мэдээж амьдрал бол энэ богинох юм чинь. Тэгээд том зузаан номтой дэлхийд дахнаар ч юм ингээ аялаад байж чадахгүй бол зурагт номыг айгүй их уншдаг гинэ. Гэтэ надад нэг Япон эмэгтэй хэлжсэн. Би ингээд гадны улс орнуудаар явахдаа хамгийн түрүү номын дэлгүүрт нь орох туфтаа. Тэр номын дэлгүүрт нь ороод хамгийн түрүүнд одоо энэ улс орн хүүхдтэй яаж анхаардаг ард түмэн юм бэ гэд хүүхдийн номын засаг дээр нь төрүүлж очтгоо гэж. Тэгээ одоо бол харьцангуй Монголын одоо энэ номын дэлгүүр дээр хүүхдийн номын засаг хамгийн том засаг байж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол монголчууд сүүлийн жилүүдэд хүүхдийн ном, зурагт ном тусна анхаарлаа хандуулдаг болсон байгаа гэлтэх байна. Энэ зураачийн ажлын нэг гайхалтай тийг санагдаад яг текст ирчээд идэг тэр текстийг одоо ингээд яаж одоо ингээд зургаар яг ингээд илэрхийлэх юм болгоно гэдэг бол одоос маш их тий боддог бах тий фантазлал төсөөлөл тий өөрөө бас юм стандарттай
өөрөө мөрддөг шаардлагатай хэдэн насны хүүхдэд ямар өнгө байх уу, тохирох уу тийм ээ. Дараагийн хуудас руу яаж эргэх тэр сэдлийг, хүслийг уншиж байгаа хүнд төрүүлэх үү гэдэг өөрөө тийм нарийн стандартууд бий. Тийм одоо бас онлууд бий. Тэгээд аль болох тэрийг л одоо хэрэгжүүлэхийг. Түүнээс бас яг авиастай гой зурдаг гэсэн болгон бас зурхт ном зурна гэсэн үг шил тийм тийм. Энэ номын одоо ерөнхий би яг таны сая тэгээс ерөнхий нэг тийм өнгөн жоохон усан цэнхэр сүртэй. Ер нь шүн үйл явдал надад байгаа юм уу? Үгүй юу? тий. Тэр утгаараа Үл шүн гэдэг утгаараа. Тий. Өнгөний хувьд миний хувьд нэг юм үнэг нь юм дулаахан юм дулаан өнгө ашигласан. Ерөнхий орчин бол хүүт мэдээж ингээд дөнгөж төрсэн гаврын хувьд бол орчлоо ороо одоо Монгол хүүхэд ч гэсэндээ одоо харигсан шүү дээ тийм ээ. Хэцүү шүү дээ одоо бүх юм мэдэхгүй учраас тэн дунд юу хамгийн үнцэн тавина гэл тэр хайр тэгээд ихийн хайр тэр анарын маань хэлсэн. Тэгээд ийм улаан үнэг дулаахан улбар шар өнгөөр бас тэр хоёрын харилцааг тэр одоо тийм халуун дулаан мэдрэмжийг эрсдэс ялгаж өгөхийн тулд ийм өнгөнүүдийг сонгосон байна. өөр юм нэр хараа. Анарын одоо ингээд текстүүдээ орчуулчлаа, үлгэр нь бэлэн боллоо. Тэгээ ингээд зураачтайгаа хамт ажиллаад ингээд ном бүтэн болсон. Яг одоо ингээд те зургатайгаа ингээд номоо үлгээд авах мэдрэмж нь ямар байсан бэ? Мэдээж энэ маш их цаг хугацаа зарцуулж ингээд нэг юм номыг гаргаж авсан болохоор би ерөөл маш их баяртай байна. Тэгээд бас өөрөөрөө ч гэсэн бахархаж байна. Тэгээд одоо ном орчуулахын баяр жаргал маш олон зүйлүүдийг сурсан байх. Өөр одоо ингээд анараас бас ингээд гоё сэтэл аваад за би ч гэсэн одоо ингээд ном орчуулж болох юм байна гэдэг тий бодолтой хүүхдүүдээ л жоо ингээд уриалаад бас хэлээш ингээд тий юу сайхан байв шүү юуг илүү сурч мэдчих болохоор байна гэл тий ном орчуулсан нарыг ингээд үгийн одоо яг оновчтой байдал ингээд ер нь утга санааны хувьд ч гэсэндээ би ингээд монгол хэл талаас ч гэсэн маш их зүйл сурч авсан. Тэгээд бас яг өөрөө ингэж Японы ийм үлгэрийг орчуулад бас бусдад энийгээ түгээж байгаа. Ганцхан өөрөө уншаад зогсохгүй бусдад ингэж түгээж байгаа болохоор над ч гэсэн ингэж маш их баяртай байгаа. Тэгээд ер нь орчуулгын нэг тийм хэлний талаас ч гэсэн маш сайжирна. Монгол хэл талаас ч сайжирна. Тэгээд ер нь тийм маш сайхан байсан. Тэгээд бусад хүүхдүүдийг ч гэсэндээ ингэж ном орчуулахыг бас уриалж байна. Одоо энэ чинь ингээд Японы тэр соёлын тэр том агуулгыг ингээд их хэл дээр болгоч байгаа ч өөрөө бас нэг талаасаа их хэлэнд оруулж байгаа том хөрөнгө оруулалт. Тэр энэ сторигоор дамжаад Монгол хүүхдүүдэд нэвтэрч байгаа тэр их хэлийг байжуулж байгаа том хөрөнгө оруулалт нэг талаасаа тэр зэрэг яг ингээд гадны үлгэрээр их зурх хийсэн зургт ном гэдэгтэй биш энэ чинь бас ийм их оронч бас сайхан гой сэтгэлгээ ийм гой үйл ажиллагаа болж байгаа. Одоо та хоёр маань ингээд одоо энэ номыг бүтээлж явах гэсэн тий манай анар зөвхөн орчуулга хийгээд явсан уу эсвэл энэ зурган дээр ч гэсэн өөрийнхөө санаа бодлыг хийсэн үү тэр тал дээр орчуулга хийсэн. Тэгээд энэ ном дээр болохоор яг Японы үлгэр тийм болохоор би Японы тийм алтартай Shirakawa гэдэг тосгон байдаг. Тэгээд яг тэр тосгоны яг өвөл одоо ном дээр өвлийг тэр тосгоны өвлийг дүрсэлж харуулсан ба. Тэгэхээр санаагаа цохилж өгсөн юм тий. Зөвлөлтөө тийм. Нэг тийм юм өвлийн өнгөтэй юм дулаахан мэдрэмж өгöd. Үзэгчтэй харж байгаа. Тэр болно шүү дээ. Тасган тийм. ийм тийм аз юм өвөл хэрнээ юм дулаахан мэдрэмж өгсөн тийм. ийм юм бай. Тасганы хэлж байгаа. За тэг өнөөдөр тэг Бэйли хөдөлж авсан гэмэх одоо энэ орчуулгын сайхан номын талаар ярьлаа. Удахгүй бас нээлттэй хийх юм байна те. Нээлт нь одоо одоохондоо гарааг байгаа юу? Одоохондоо арай гараагүй. Энэ тэ намыг орчуулсан одоо 12 дугаар анги хэрнээ тэ ийм гоё ном орчуулад дүүнэртэй тэ үлгэр дуурайл болоод ийм гоё ном гэдэг чинь тэ үлгэр чинь өөрөө үлгэрийн цаана ямар их сургаал байдаг лээ тэ яг тийм одоо сайн үст одоо хувь нэмэр оруулж байгаа анарыгаа дэмжиж одоо анхны худалдаа өгч мөн болох гээд намнаас нь худалдаж авъя гэж бодлоо. Тэгээд цаашдаа илүү олон ном орчуулад тэ өсөл мөрөөдөлтөй хүрээрээ баяр хүргэе, амжилт хүсье гэд энэ номыг худалдаж авлаа. Би өөрөө үнэндээ амар дуртай байхгүй юу? Тэгээд надад амар таалагдаад би өөрөө унших гээд авч байна. За би бас одоо юугаар бодох вэ? Би тэр номыг авч идэх юм байна. Тэгснэ хоёлаа юу хаяа те.
үн хаялцаад энэ хэдэн төгрөгөөр зарагдах вэ? 20,000 төгрөг. 20,000 төгрөг. Одоо 20,000 төгрөгөөр ийм гоё номтой боллоо. Одоо бид хоёр одоо ингээд анхны худалдаа авч байна болов уу? Тийм анхны онол. Тийм. За. Номын анхны худалдаа авч болж үзлээ шүү. Нэвтрүүлгээд дамжуулаад. За тэгээд үнэхээр ийм гоё номтой боллоо. Даасаа ахгүй. Шодрогон дээр шоош хилжүүлчихье. Үзэгчдийнхээ өмнө ингэ шилжүүлээд гүлгийн утга харуулаад. Тэгэхгүй хүмүүс тэгж бодоод тэ. Энэ хоёроо хотлоо ингэж ярьчаад хүүхд өгөхгүй байхад. Тийм байхгүй ч үзэгчтэй. Шууд уцаа аваад нийслээд юу ачил. Шилжүүлж тэ одоо шодрогон дээр. Жовтгоны үжигч чаа. Амжилт хүсье. Weekend by би ах их нараас нь. Би яг юуных нэрийг хэллээ. Нэвтрүүлгийнх нэрийг. За би явлаа. Баярлалаа. Тэгэрээ. Манай Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American брэнд. ном ингээ бүтээгээд ингээд хийхэд ер нь бас хэрэг хөрөмө санхүү хэрэг болдог юм шиг байна. Манай гэр бүлийнхэн надад хамгийн ихээр туссан. Тэгээд энэ санхүү ч гэсэн манай ээж нь бүгдийг хариуцсан болохоор. Тийм. Бас гэргандаас баярлалаа гэж байна. За ингээд анарынхаа цаашдын сурлага хөдөлмөрдөө зорьсон зорилго бүхэнд нь амжилт хүсье. Хоёр одоо зураач болон багштай бас тий цаашдын ажилд нь амжилт хүсье. Тэгээд өнөөдөр биднийг энэ нэвтрүүлэгтээ оролцсон урьж оролцуулсанд бас маш баярлалаа гэж байна. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлээд Family Health болонгаа хүлээн авч үзье. Синик телевизийн Weekend Vibe нэвтрүүлгээр арьс арчилгааны талаар ер нь арьсны өвчлөлийг яаж эмчилдгийг эрүүл мэндийн боловсрол зориулсан зөвлөгөөнүүд өгч байгаа. Би бол медэстетик эмнэлгийн их эмч Байгалмаа гэдэг хүн байна. За өнөөдөр арьс арчилгааны талаар арьс арчилгаа гэж ер нь яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаар ерөөхдөө зөвлөгөө өгье. За арьс гэдэг бол бидний тодорхой үйл ажиллагаа явуулдаг эрхтэн юм байгаа. Эрхтэн гэдэг маань тодорхой нэг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Одоо багц үйл ажиллагаа явуулж хамтарч үйл ажиллагаа явуулдаг энэ эрхтнүүдийг эрхтэн гэж эрхтэн тогтолцоо гэж нэрлэдэг байгаа. За арьсанд бол хөлс тосны булчирхай мөн арьсны хамгийн гадна талын хамгаалах бүрхүүл үүсгэж байгаа олон давхаргын эсүүд арьсанд доорх мэдрэлийн болон уургийн бүтцийг агуулсан мөн зөөлөн эдэг агуулсан хэсэг буюу жинхэнэ арьсны хэсэг тэрэн доор байгаа өөхөн эд за тэгээ булчин давхаргаа гэдэг ингээд явцдаг ийм давхаргуудтай байдаг. Тэгэхээр энэ арьсны маань арчилгааны гол зорилго нь бид нар энэ арьс маань дандаа гадаад орчинтой харьцдаг. Нэг талаасаа нөгөө талаасаа бол бидний бие махбодын дотор эрхтэнд гарч байгаа шүүрлийг тодорхой хэсгийг нь бол гадагшлуулдаг ийм эрхтэн байж байгаа. За мэдээж арьсыг бол аль хэсгийн арьсаа вэ гэдгээс хамаарат арчилгаанууд нь бол өөр өөр байна. За өнөөдөр бол би гол нь нүүрний арчилгаа гэдэг талаас нь илүү төлхөө зөвлөе гэж бодож байна. За арьс арчилгааны үндсэн 5 юу байгаа, чиглэл байгаа. Нэгдүгээрт нь цэвэрлэх тийм ээ, арьсаа цэвэрлэх, заавал цэвэрлэх ёстой. Хоёрдугаарт нь чийгшүүлэх, за гуравдугаарт нь тэжээл өгөх, дөрөвдүгээрт нь бол хамгаалах тийм ээ. За энэ нь бол гэрийн арчилгаа гэж үзнэ. Мэргэжлийн арчилгаа 5 дахь нь байгаа. Тэгэхээр мэдээж өөрчлөлт болон хувь хүн өөрөө гэрээр арчлах боломжгүй болсон тохиолдолд мэргэжлийн арчилгаа авах шаардлагатай гэж үзэх нэ. За тэгээд манай хүмүүсийн дунд байдаг нэг буруу ойлголт бол арьс ингээ хууршгүй өөрчлөлтгүй гэж бодоод байдаг. Байгаль дэлхий дээр хуурч өөрчлөгддөггүй юм нэгч байхгүй. Бидний арьс бол бидний амьдарч байгаа орчин тэгээд байгаль цагуур монголчууд 4 улиралтай тийм ээ байгаль цагуур. За тэгээд насжилт бүр өглөө идсэн хоол орой идсэн хоолч гэдэг юм энэс хүртэл хамаарч арьсны шүүрэл, арьсны бодис солилцоо тодорхой хэмжээгээр хэлбэлзэж байдаг. Дотор талаасаа бидний энэ идэж ууж байгаа хоолунд нь хариу үйлдэл үзүүлэхээс гадна талаасаа түрүүч ярьсан байгаль цагуурын онцлогт хариу үйлдэл үзүүлж байдаг ийм амьд эдисээс тогтсон бүхэл бүтэн үйл ажиллагаа явуулж биднийг хамгаалж байгаа хэрэгтэй юм гэдгийг сайн ойлгосоо гэж хүсдэг. За тэгээд арьс арчилгааны гол элементүүдийг ингээд ямар улиралд яаж хийх вэ гэхээр ер нь бол юу ямар байдаг өөрийгөө их сайн ажигламар байдаг. Ихэвчлэн хүмүүс ингээд нэг
яг ингээд нэг тийм юм хөвшмөл ойлголтод баригдчихад байдаг. Нүрийг бол заавал угаах ёстой ч гэдэг юм уу. Эсвэл одоо заавал одоо ингээд нэг 4 үе шаттай, 5 үе шаттай цэвэрлэгээ чухал гэдэг одоо нэг ийм нэг талаараа арилжааны гэж хэлж болох үст тийм ээ. Маш олон одоо ингээд нэг үе шаттай юмнууд яриад ингээд нэг комплекс үүсгээд байдаг. Тэгэхээр энэ бол за зарим талаар үр дүнтэй боловч зарим талаараа бол арсанд нэмэлт ачаалал өгсөн хэтээдсэн үйлчлэгээ болдог шүү. Тийм болохоор одоо арсыг бас хэтэрхий их одоо төрөл бүрийн гоо сайхны болон одоо арс арчилгааны бүтээгдэхүүнээр одоо шахууртаад гэж хэлэх юм да. Одоо ер нь бол одоо ачаалал өгж хэтрүүлж одоо бас болохгүй. Тэр талаас нь бас анхаарч арс арчилгаа хийх нь зүйтэй юм аа. За мэрэгжлийн арчилгааг бол мэдээж мэрэгжлийн эмчтэй байдаг юм уу? Мэрэгжлийн гоо засалчтай газруудын за тэгвэл эмнэлгийн үйлчилгээ болон гоо сайхны газруудын үйлчилгээний ялгааг одоо манай хүмүүс ойлгох цаг нь болсон байхаа гэж боддог. Тэгэхгүй бол одоо мэрсэр бас мэрэгжлийн бус тийм ээ эмчгүй газар эмчийн хийх ёстой үйлдэлүүдийг тодорхой хэмжээгээр хийдэг гэсэн мэдээлэлүүд бас явагдаад байдаг. Энэ дээр бас манай хүмүүс мэдлэгтэй одоо эрүүл мэндийн боловсралтай хандаж сураасаа гэж зөвлөгөөх байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Сайн байцгаана уу. За хэдүүлээ одоо өмнөх дугааруудаараа охид өвгүүдийн нөхөн өрчгөн одоо эрүүл мэндийн онцлог, ариун цэвэр гэдэг талаас нь маш гоё практик дэдэг сэдвүүдийг ярилцсан байгаа. За өнөөдрийн хувьд болохоор хэдүүлээ яг одоо бид бүхний өмнө тулгамдаад байдаг маш чухал сэдвийг юм чинь хөндөж ярих болно. За тийм учраас манай одоо өсвөр насныхан маш сайн анхааралтай сайн сонсоорой. За охтуудтай юм чинь хэлэхэд үерхэж нөхөрлөж байх хугацаанд бэлгийн харьцаанд орох нь хизээч чиний хайрын баталгаа болох ёсгүй. Анхны бэлгийн харьцаанд ороход жирэмсэн болох бүрэн боломжтой. Хэрвээ жирэмснээс хамгаалах арга хэрэглэхгүй бол жирэмслэг магадлал 100% байдаг. Гадуур нь тавих арга гэвэл бүрэн найдвартай арга биш. Дур тавихаас өмнө шодойг өтрэнээс авсны дараа ч гэсэн жирэмслэх боломжтой. Учир нь ганцхан тусал үрийн шингэнд маш олон тооны эр бэлгийс байдаг. Мөн хүмүүсийг төөргөлд оруулдаг бас нэг асуудал байна. За энэ юу вэ гэхээр бэлгийн харьцаанд орсны дараа шууд угаах эсвэл шууд босоод явсан ч гэсэн жирэмсэн болдгоо гэж. Мэдээж энэ нь шууд жирэмсэн болох боломжтой. Тэгэхээр өтрийгээр нэгэнтээ хамгаалтгүй харьцаанд орсон бол шууд шийх, элдв зүйлээр угаасан ч гэсэн жирэмсэн болдог. Учир нь эр бэлгийс 2-5 секундын дараа умаа үзүүнд хүрдэг онцлогтой. За эцэст нь нэмчин охид хөвгүүдтэй захиж хэлэхэд бэлгийн харьцаанд орох шийдвэрийг яаж битгий гаргаарай. Энэ нь маш олон сөрөг үр дагавруудыг гаргахаас гадна өөрийн чинь өмнө маш том үүрэг хариуцлагуудыг гаргаж ирдэг. За тийм учраас энэ талын шийдвэрт маш ухаалаг хандаасай гэж эмчин захиж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Монголд шинээр орж ирж байгаа эрүүл мэндийн болоод гоо сайхны хамгийн сайн чанарын өндөр тунд 2 төрлийн шингэн коллагеныг танилцуулъя. Platinum collagen 13,000 мг коллагеныг агуулсан нь бризол гидролизжүүлсэн коллагеныг агуулсан давхар найрлагандаа гиалуроны хүчил болон эластин мөн 12.4 г уургийг давхар агуулсан нь энэ коллагеныг одоо зах зээл дэх бусад коллагенээс хамгийн онцгой болгож өгч байгаа юм л да. Энэ 2 төрлийн өндөр тунт коллагеныг ердөө 28 хоногт хэрэглэхэд таны эрүүл мэнд болоод гоо сайханд маш өндөр үр дүн үзүүлдэг гэдгийг туршилтаар баталсан байдаг юм байна. Тийм ч учраас шингэн коллагеныг хэрэглэж өөрийнхөө эрүүл мэнд болон гоо сайханд анхаараарай гэж би хүмүүст зөвлөмөр байна. Яагаад Swiss гэж юу? Хамгийн дээд зэргийн орц найрлагатай шилдэг бүтээгдэхүүнийг авчирдаг учраас би Swiss дуртай. Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа коллагенуудаас судалж үзэхэд дээд тал нь 3,000 мг коллагены агуулсан байдаг юм билээ. Эластин бол арсны уян хатан байдлыг сайжруулж хялгасан үрчлээнүүдийг илтэд багасгах юм боломжтой байдаг бол гиалуроны хүчил нь бидний арсны бүний давхар хүртэл чигийг нэвтрүүлж дамжуулж өгч байдаг. За дээрэс нь уургийг давхар агуулна гэдэг бол энэ коллагены одоо ямар өндөр зэрэглэлийн сайн чанарын өндөр тунтай юм бэ гэдгийг үнэхээр бүр давхар эрэлтгэж харуулсан хэрэг болоо гэж бодож байна. Тийм ч учраас би зах зээлд байгаа энэ олон коллагеноос онцгойлон Swiss брендийн collagen platinum-ыг. За Brizol коллаген бол
байгалийн аргаар гоо үзэсгэлэнг дэмжихэд чиглэсэн шинжлэх ухааны хамгийн гайхалтай бүтээгдэхүүн. Коллаген гэдэг бол хүний яс, арьс, булчин шүрмэс зэрэг одоо бүхий л зүйлд үндсэн түүхийд болж өгч яадаг уурэг шүү дээ. Харин нөгөө төрлийн шингэн коллаген нь бол нэг шилэндээ 7000 мг коллагеныг агуулсан алдарт Сицилийн галтулаан жүржийн найрлагатай коллаген. Бусад төрлийн жүржүүд дундаас хамгийн онцгой байгалийн антиоксидантыг илүү ихээр агуулсан гэдгээрээ дэлхийн нийтэд алдартай. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр зэрэглэлийн түүхий одоо үндсэн орц найрлагатай энэ коллагены онцгой зүйл нь мөн л гиалуроны хүчил, эластин давхар уургийг агуулсан байдаг учраас нэг шилэнд байгаа энэ жижигхэн бүтээгдэхүүн бол зөвхөн энгийн нэгэн коллаген биш. Илүү онцгой, өндөр тунтай, дээд зэрэглэлийн олон талын үйлчилгээтэй бүтээгдэхүүн болж байгаа юм л да. Учираас яхахгүй бидний хувьд гоо сайхан болоод эрүүл мэндэд дэмжих хамгийн шилдэг арга гэж би боддог. За Холливуудын алдарт жүжигч Никол Кидман олон улсын нүүр царайгаар ажилладаг нь энэ брендийг итгэж сонгох бас нэг шалтгаан болдог юм а. Чанар бол зөв өрдөн. Эрүүл мэнд номер 1. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American брэнд. За Weekend Vibe амралтын өдрийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Сая Family Health болонга хүлээж аваад хэрэгтэй мэдээллүүдийг авсан байх гэж найдаж байна. За хоёлоо их гоё номтой боллоо шүү дээ. Та ер нь сонирхож үзв үү? Сонирхож үзэж амжаагүй л энэ одоо гэртээ ярьж байгаа тухтай уншил гэж бодож байна. Би бол нөө нэвтрүүлэх эхлээс өмнө талын уншсан байсан. Тэгээд үргэлжлүүлж бүтэн унших гад бодлож авсан байгаа. Бодлож авсан. Тэг ер нь анхны тохиолдол болоо зочд маань ирээл ингээд номоо бэлгэлээл мэдээжээсээ бэлгэлж гин гэдэг бол өнөөдөр бол үнэхээр яг тэг өөртөө бас тэр зочдтой бас дэмжээд те. Эн чинь бас маш их одоо санхүү мөнгө орж байгаа чинь энэ хуудас, энэ зураг те ингээд хүн болгоны хүч хөдөлмөр орж байгаа учраас мэдээж хөдлөх хүс гэдэг шиг те бас тэгээд тэр хүмүүстээс цалин ус нөх хэрэгтэй гэл зөндөө санхүү орж байгаа учраас бас хэрэгтэй зүйл хийсэн бахаа гэж бодож энэ үзэгчд маань ч тэгээд бас дээх хөрхөн бас ингээд 12 дугаар ангийн хүүхчүүдээ тэгээд зориг гарган тэгээд маш том ажлын ард гарсан байна. Тэгээд та бүхэн маань бас дэмжээд бас энэ гоё номыг бодлож аваарай. Өнөөдөр нэвтрүүлэгтээ маань бас хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа бас танилцуулъя. Тэгээд Westinghouse 130 жилийн түүхтэй Америк захиргаан барааны брэнд байгаа. За мөн Swiss Mongolia маань хамтран ажиллаж байгаа. Swiss Mongolia маань болохоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг. Тэгээд одоо хавар болж байгаатай тохиолдуулаад энэ хүнсний нэмэлт уураг, витаминууд, мөн арьс хүртэлтэй мух болох тийм хаврын үйлрэлч бас хэцүү шүү дээ. Тэгэхээр Swiss Mongolia маань бүтээгдэхүүнүүд яг одоо энэ үйлрэлтэд бүр илүү хэрэгтэй цаг үе нэрсэн байна. За мөн Midis Derek Beauty Clinic маань хамтран ажиллаж байгаа. Хамтран ажиллаж байгаа байгууллагуудад маш их баярлалаа. За үзэж та бүхэндээ үргэлжлүүлэн стилист Ариагийнхаа бэлтгэн зөвлөө хүргэе. Сайн мэцаано стилист мейкап артист Ариун Зул байна. За өнөөдөр би та бүхэндээ биеийн галбирын тухай ойлголтыг та бүхэндээ товчхон шиг танилцуулъя гэж бодлоо. Биеийн юм хэлбэрийн төрлүүд байдаг. За энэ төрлүүдээ хэдүүлээ яаж мэдэх боломжтой байдаг вэ гэхээр яг нүүрний дундаж хэсгээс хэмжээ авдаг шиг хэдүүлээ энэ удаад биеийн дундаж хэсэг дээр хэмжээ авна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн маань хувьд бэлхүүсний хэлбэрээр хэмжээг авна. Бэлхүүсний хэсэг тань хонгоны хэсгээс одоо 2.5 см-аас дотогшоо байх юм бол та одоо илүү нарийнхан бэлхүүсэндээ орж ийн. Магадгүй таны энэ цээжтэй мөрний хэсэг тань одоо бэлхүүсний хэсгээсээ одоо хэсэгтэйгээ тэнцүү гэдэг ч юм уу эсвэл одоо илүү гэдэг ч юм уу энэ байдлаас шалтгаалаад хүмүүсийн биеийнх нь хэлбэр нь өөр байдаг гэсэн үг байхгүй юу. За хамгийн энгийн жишээ те манай Монгол бүсгүүчүүд бол та дийлэнх нь ямар хэлбэртэй байдаг вэ гэхээр Монгол бүсгүүчүүдийн маань дийлэнх нь бол яаж ийн баг зэрэг мөр жижигтэй за тэгээд юм тэгшүнцэгт буюу бэлхүүс тааз одоо цээжний хэсэг нь бол тэнцүү маягийн хүмүүс дийлэнх нь байх гэдэг. Тэгэхээр яг ямар биеийн хэлбэр хамгийн төгс хэлбэр вэ гэхээр мэдээж 90-60-90 гэж хэлэгддэг те. Одоо тэр элсэн цаг хэлбэр гэсэн үг. Гэтэ заавал 90-60-90 гэсэн сантиметр байх албагүй. Гол нь галбирлаг харагдах хэрэг. Тэгэхээр ер нь бүх хүмүүст ямар хэлбэр, ямар одоо хувцаслалт гоё харагддаг вэ гэхээр өндөр судалтай өмд, за доошоогоо А хэлбэртэй юпок юм уу одоо юм трапез өмд.
За тэгээд дээд талаараа болохоор ийм жоохон ийм өргөн мөртэй эсвэл ийм одоо мөрөө илүү тоцсгож өгсөн материалын хувьд бол одоо яаж юм копронон, силикон эсвэл одоо өнгөний хувьд илүү цайвар дээд хэсгээрээ доотлын хэсгээрээ илүү бас цайвар талдаа тийм ээ таазны хэсгээрээ бэлхүүсний хэсгээрээ илүү бараан гэдэг ч юм уу те аль болох бид бүхэн энэ одоо бэлхүүсний хэсэг дээрээ дотогшоогоо тайлбарлаг харагдуулах буюу нарийнхан бэлхүүстэй харагдуулах одоо тийм хувцлалтуудыг хийхийн тулд өмсөхийн тулд бүс мөн хоёрдугаарт одоо өргөн цамц өмслөө гэж бодоход цамцаа өмднийхөө дотор талаар хийх. За гэх мэтлэн ийм одоо онцлогуудад одоо ийм аргуудыг хэдүүлээ хэрэгжилж байж галбарлаг стилийг харагдах боломжтой гэсэн үг. За тэгэхээр яах нь бид бүхэн өөрийнхөө хувцсыг маш гоё стиллэг харагдуулмаар байгаа бол бүс гутал цүнх 3 ижил өнгөтэйгөр гэдэг ч юм уу. Одоо өмсөж байгаа хувцснаасаа илүү тод өнгөтэйгөр сонгох юм бол хувцсны одоо стил маш гоё харагддаг. За дан ганц ийм цамц өмсгөө оронд одоо ийм дотуур нь срочкин цамцны захтай ханцууг нь ингэж гаргаж өгөх юм бол илүү одоо загварлаг харагдах гэдэг ч юм уу тийм ээ. Мөн дээрэс нь яаж ин эмгэж гисэндээ одоо өөрийнхөө хувцсны тэр хувийн өнгөтэйгөө тохируулж байгаад яаж ин илүү томоор те илүү нүдэнд одоо харагдах хуйцаар ингэж сонгож өгөх юм бол металтайгаа хослуулж өгөх юм бол маш гоё харагддаг байх жишээ нь. За тэгээд та бүхэнд хамгийн төгсөл нь юуг зөвлөмөр байна вэ гэхлээр бүсгүүчүүдэд маань одоо илүү хамааралтай зөвлөгөө олж таарах гэдэг нь юу вэ гэхээр таны хувцсны шүүгэнд зайлшгүй байж байвал хизээч одоо модо те трендээ алдахгүй дээрэс нь таныг хизээд гоё харагдуулах боломжтой хувцснуудыг та бүхэн санал болгоё. За хамгийн эхнийх нь бол мэдээж одоо аксессуар дээр ийм минимал те ямар нэгэн цэцэг эсвэл одоо сувд гэдэг ч юм уу ийм дотор нь шигтгээ те янз бүрийн тийм diamond ороогүй маш минимал алтлаг юм уу мөнгөлөг одоо хувийн өнгөндөө тохирсон хөтөйтэй бол мөнгөлөг одоо шар туяатай бол алтлаг гэдэг юм уу ийм зураг дээр харагдаж байгаа ийм аксессуарууд одоо хизээч он цаг хугацаанд бол алдагддаггүй гурвалжин дөрвөлжин бүр хідвэрстэй тийм ээ. За хоёрдугаар бид бүхэнд зайлшгүй хувцсны шүгэнд маань ийм срошкин цагаан өнгөтэй цамц байж ах хэрэгтэй. За энэ цамцны дотуур нь одоо хар өнгийн подолктой гэдэг ч юм уу цэнхэр подолктой те доогуур нь юбктэй джинс өмдтэй тарпиз өмдтэй ямар ч одоо те палажин дээгүүрээ хүртэл срошкин цамц өмсч болно битүү захтай цамцны гадуур гэдэг ч юм уу. Тэгэхээр ийм цагаан өнгийн срошк бол мөнхөд одоо хувцсны шүүгэн дотор тренд болж байж байдаг аль ч цаг үед. За хоёрдугаар талаар бид бүхэн ийм тренч коут уу одоо ийм цув тийм ээ. За энэ цув нь бол дотроо хүүтэн дулаан гэдэг одоо арсны онцлог тохирсон өөрөөр өнгүүд байдаг ч гэлээсэн. Яг энэ одоо цувыг бол хэдүүлээ байлгаж байгаа тохиолдолд ямар ч он цаг үе хугацаанд хавар намартаа зундаа хүртэл одоо өмсөд авах боломжтой хувцсандаа ордгоо. За 3 дугаарт бид бүхэнд ийм хар өнгийн даашин зэрэгтэй урт богн хамаагүй тамаадгүй илүү mature те насанд хүрсэн хүн байгаа бол илүү урт төрлийн хар палаж илүү одоо насанд хүрээгүй эсвэл одоо илүү baby юм cute хувцсан дуртай бол богинохны гэдэг ч юм уу те ийм хар өнгийн палажтай бол дээгүүр нь срочкин цамцаа өмсөөд эсвэл дээгүүр нь зузаан цамц өмсөөд юбкийг нь доотлоор нь ингэж гаргаж ирэх гэдэг ч юм уу те хар тэркон дээр гутлан дээр ингэж өмсөх боломжтой хизээч одоо загвараа алддаггүй ийм хувцс байдаг. Цагаан өнгөтэй подолк эрэхтэй те цагаан өнгөтэй подолктой баг зэрэг ийм сулдуу подолк байх юм бол зохимжтой. Үүнийг доогуур нь өмдөн дээр зурагн дээр харагдаж байгаа шилэн тийм ээ. Аль эсвэл джинсэн өмдөн дээр, аль эсвэл пижакын дотуураа, аль эсвэл зүгээр юм ноосон нэхмэл цамцсан дотуураа гэдэг ч юм уу хизээч үеэ өнгөрөөхгүй юм цагаан өнгөтэй одоо подолк бид бүхэнд харагддаг. Хамгийн чухал нь цүнх. За цүнх бол 3 төрлийн цүнх бүсгүүчүүдийн маань хувцсны шүүгэнд заавал байж байвал зүгээр гэдэг. За нэгдүгээрт болохоор эхний зурган дээр харагдаж байгаа ийм том ийм одоо дааван үүргэвчтэй гэдэг ч юм уу одоо ер нь бол ийм casual төрлийн ийм одоо энгийн simple хувцсан дээр илүү зохимжтой ийм одоо зүгээр ийм дэлгүүр гарах гэдэг ч юм уу те ойр зур ажил амжуулахад хэрэгтэй дунджаас том хэлбэртэй ийм цүнх заавал хувцсны шүүгэнд байж ах хэрэгтэй. Энэ зураг дээр харагдаж байгаа ийм дундаж хэмжээтэй цүнх. За энэ цүнхний хувьд бол илүү элеганттэй ажил хэрэгч тал руугаа тэгш өнцөгт мөртлөө ээж дээшээгээ баг зэрэг юм гурвалжин дуу те иймэрхүү цүнхүүдийг та бүхэн сонгож хэрэглэх юм бол одоо арсны өнгө гэдэг чинь юм шаргал дуу, бэж дуу те эсвэл саарл дуу гэдэг ч юм уу ийм одоо өнгийн цүнхийг гуталтайгаа хослуулж агаад хувцлах юм бол маш гоё харагддаг. Танд хизээч одоо те бусад
одоо трендүүд дээр давж гарч ирдэггүй насан туршийн хэрэглээ болох боломжтой. Үдшилгийн юм жоохон жижигхэн найзуудтайгаа гадуур дотор гарах, орох, шинэ жилийн цэнгүүнд одоо тий дотор нь утас карта зөвхөн хийгээ явах гэдэг ч юм уу тий хүн болгонд л ийм тохиолдлууд гарч ирдэг. Тэгвэл 3 дахь цүнхний хэлбэр нь ийм нэлээд жижигхэн чамин металл оруулахтай одоо гялалтсан ч юм уу аль эсвэл маш гоё ийм тод өнгөтэй ийм кашлок маягийн уртаа осортой эсвэл ийм богинохон осортой зурган дээрх шиг цүнх хувцсны шүүгэнд нь байж ах хэрэгтэй. Тэгэд бүх энэ цүнхнүүдийн өнгөний хувьд бол одоо дундаж ийм одоо өнгө буюу саарал, бэж, тэ хар гэдэг ч юм уу, цагаан гэдэг ч юм ийм өнгөд байвал ямар ч төрлийн хувцсны өнгөн дээр гоё харагддаг. Тэгээ бүгднгийн та гуталтайгаа өнгийг нь хослуулад хэрэглээрэй. За ингээд манай өнөөдрийн маань дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд RES Beauty гэдэг миний доор харагдаж байгаа пэйж л ороод та бүхэн өнгө, хувцаслалт, нүүр будалт тийм ээ. Face бие анализийн талаар дэлгэрэнгүй видео бичлэгүүдийг үзмээр байвал зочлоод үзээрэй. Ингээд нэвтрүүлгийн туршид хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Амралтын өдрийн хөтөлбөрөөс та бүхэн манаас хэрэгтэй мэдээллүүдийг хүлээж авсан байхаа гэж бодож байна. Бид бүхэн бас те нэвтрүүлгүүдээрээ нэвтрүүлгийнхаа бас болонгуудаараа бас үзэгчдийн амралтын өдөрт бас жоохон жигсэн тос нэмэр те бас мэдээллийг бас хүрхийг бас хичээдэг байгаа шүү. Миний хувьд бол өнөөдрийн дугаар оюунда хөрөнгө оруулалт хийсэн маш сайхан дугаар болж өнгөрлөө. Тэгээд бид бүхэндээ хамтран ажиллаж байгаа бас 130 жилийн түүхтэй Америк цахилгаан барааны брэнд Westinghouse-ында баярлалаа. Мөн Swiss Mongolia болон Med Estetic Beauty Clinic-тэй маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэг маань баяртай.